За, hi guys, юу бацхан цоошин нэмчлэгтэй дахиад нэг тавтаа морил. За, би тэгээд орой үед болохоор reel хуудас буюу Instagram дээрээ идэвхтэй бахаас гадна бас YouTube дээрээ ч гэсэн илүү олон бичлэг хийгээ урт хугацаатай тэг хүмүүст илүү мэдээл олгох журмаар тэмхүү бичлэгнүүд илүү идэвхтэй постлё гэж бодоод тэгээд ер нь тэрэндээ бол зориод явж гэн. Тэгээд өнөөдөр ч гэсэн та бүгдтэйгээ нэг өөр нэг YouTube бичлэгээр уулзж гэн. Гэхдээ энэ маань болохоор сая явж байсан Германд хэрхэн ирэх вэ гэдэг цуврал бичлэгийн маань дундуур нь магадгүй таслагдаад орж магадгүй. Энэ донд нь би болохоор яг юу хайлт хийж гэж бодсон бэ? Ямар бичлэг хайлт хийж гэж бодсон бэ гэхээр энэ болохоор ер нь бол миний тухай гэдэг ч юм уу эсвэл бол Герман улсад яаж ирчихсэн тэгээд илүү хүмүүст тийм Герман улсын талаар миний өнцгөөс гэдэг ч юм уу эсвэл бол яг өөрөө ингээ бүх юма бэлдээд тэгээд яг анханасаа хилээ сураад тэгээд ирсэн хүний өнцгөөс миний яг үүсчихсэн тулгарч ирсэн асуудлууд ч гэдэг юм уу эсвэл бол тэднийгээ яаж зохицуулжсэн яг тэгээд Германд юу би яаж ирж исэн бэ гэдэг талаас нь бас хүмүүст хайлт дуртаж өнгөрөөд тэгээд дараагийнхаа бичлэгнүүд рүү бас орвол хүмүүс бас илүү сонирхолтой тэгээ бас хинээс юу сонсоод байгаа нэрээ илүү баттай болоод хүмүүс бас илүү миний цааш ирж байгаа мэдээллүүдийг илүү бас хүлээж авах юм болов уу гэж бодоод энэ бичлэгийг хийх чинь. За тийм байна. Тэгээд ер нь бол тэгээд хэдүүлээ бичлэгэндээ орё. За миний хувьд намайг Инхотын Одгилт гэдэг. Би одоо 20 настай. Би тэг өмнөх бичлэгнүүдээрээ ч гэсэн ер нь бол санаа зовлт төв шууд хэлцдэг. Би бол Герман улсын Райнланд-Пфальц гээд мужийн төв хот болох Майнцгийн хотод ер нь бол ажиллаж амьдардаг. За анх бол би яг яаж Германд сурч ирсэн ер нь бол хүмүүс бас хуваалцвал илүү тийм шударга юм болов уу гэж санагдаж байна. За яагаад гэвэл сүүл миний оруулсан бичлэгнүүд дээр хүмүүс ер нь надад сургалтын төв хаана сурч ирсэн бэ гэдэг ч юм уу эсвэл бол ямар сургалтын төв сайн бол өөрөө яаж Германд сурч ирсэн бэ гэж ер нь бол асууж исэн. За энэ дээр бол би хэлээ би бол нэгдүгээр сургуулийн 2023 онд төгсөжсэн тийм төгсөгч хүн байгаа. Тэгээд манай би болохоор нэгдүгээр сургуулийн савны ангид явдаг байсан. Тэрний хажуугаар болохоор нэгдүгээр сургууль тийм өөр одоо хэлнүүдийн ангиудтай байдаг байхгүй юу. Тэгээд тэнд нь болохоор Франц одоо тий Орос Морс гэж зөндөө олон хэлнүүд байдагсан хятад эдэргээд. Тэгээд тэндээс болохоор Герман гэдэг хэл байсан. Тэр ангид болохоор яг 2 рүү 3 дугаар ангиас маань байхад тийм одоо болохоор би нэрийг мартчихлээ. CDF гэдэг байхаа. Тийм нэг юм одоо Монгол улсад байдаг одоо улсын сургуулиудад тий одоо яг юм Гёте, Дойче гэсэн яг юм Герман хэлний хөтөлбөртэй тийм Герман хэлний сургуулиуд байдаг шүү дээ. Тэндээс гадна яг юм улсын хөтөлбөртэй улсын сургуулиудад яг Герман хэл заанаа, ийм сургуулиудад Герман хэл заанаа гэсэн тийм сонгож ингээд сургуулиудыг аваад тийгнээс ингээд Герман хэлний хөтөлбөрийг ингээд хүмүүст одоо юу гэдэг чинь хүүхдүүдэд ингээд хэлж заадаг тийм байгууллага гарч иржсэн байхгүй намайг 2 руу 3 дугаар ингээд байхад тэгээд ер нь бол тэндээс бол би яг хамгийн анх тэр хөтөлбөрөөр дамжуулж Герман хэллийг сургууль дээр бол үзчихсэн. Хэдүүлээ тэг бичлэгээ хийж хата бас халилаасаа хийж бодлоо. Тэгээд бол би бол хамгийн анх бол Герман хэлтэй бол тэгж танилцчихсан байгаа. Тэгээд яг сургуулийнхаа хөтөлбөрөөр тэр чинь тэгээд бүр 2 3 дугаар ангиас зааж байгаа болохоор амар тийм аажуухан зааж байгаа. Хөлт чинь А1 A2, B1 B2, C1 C2 гэдэг ингээд C2 нь хамгийн дээдлийн түвшин гэдэг ингээд явдаг байхгүй юу? Тэгээд яаж хаад одоо юу гэдэг чинь бид нар яг 1 жил юм уу 2 жилийн дотор нэг хэлний түвшин тэгээд А1-ийг 4 дугаар ангид өглөө гэж бодоход А2-ыг 6 дугаар ангид ч гэдэг юм. Тэгэж авсараад хамгийн төгсөктөө бол DS2 буюу яг B2 C1-ийг ингээ ер нь бол багтааж авдаг тийм ерөнхий боловсролын сургуулиудын хүүхдүүдэд олгодог тийм диплом байдаг байхгүй хэлний диплом. Тэгээд тийм дипломыг бол DS2 гээд тэгээд тийм дипломыг бол хамгийн сүүлд 11 дугаар ангид илүү 10 дугаар ангид бол өгөөд бол тэнцээ тэгээд дуусчихсан өөрөх хоёуд хэлний түвшин. За тэгээд бол яг би яг 10 жилдээ угаасаа ингэ сурч байсан болохоор өөрөө бол нэг хуваараа бол сургалтын төвүүд гэж ерөөсөө зорж чиж өөрөө сонирхдаггүй байсан. Тэгээд гадуур ч гэсэн яг би мэдээж сургууль сурдаг байхдаа Герман хэлийг сайжруулчих гэдэг зорилгоор бол нэг удаа хайжсэн яг Герман хэлний сургалтын төвүүд. Тэгжээд бол надад барагтаа л юмнууд олж байгаагүй. Гэтэ яг тэр чинь бас бүр дээр үе одоо ч гэсэн гайгүй болсон байгаа хэл та. Тэр чинь бараг 5 6 жилийн өмнөөсөн байхгүй юу? Тэгээд одоо бас нэмэгдсэн байж магадгүй гэхдээ сайн мэдэхгүй байна. Тийм болохоор яг хүмүүс одоо сургалтын төв сайн мэдгүй эсвэл бол яаж сурч ирсэн бэ гэдэг нь бол миний ингээд хариулт бол ийм байна. Одоо сургалтын төв сайн мэддэг хүмүүс бас байвал гоё комент хэсэгт постаа зөвлөө тийм газар юм биш үү, тийм газар юм байлээ гэж бас ярилцвал амар гоё байх гэж бодлоо. За тэгээд ер нь бол би яг 12 дугаар ангид бол бусад хүүхдүүдийн адилаар ч гэсэн ер нь бол би ээжтэй л хамгийн их илүү бэлдсэн. Тэгээд яг Герман хэл дээр бол
нөгөө Герман юу одоо яг Герман улс руу явах гэж байгаа хүүхдүүд бол яг 5 хичээлийн яэш өгсөн байх шаардлагатай. Тэгээд бас нэг журам нь болохоор ерөөсөө тийм дүүцүүлсэн оноог тооцдоггүй. Яа одоо жишээлбэл одоо IELTS юм уу сат өгсөн хүүхдүүдийг англи хэл математиктэй ингээд дүүцүүлж бодож болоод байдаг шүү дээ. Герман дээр бол эсвэл Герман руу явах гэж байгаа яг яэш өгөхөд тэгээ явах гэж байгаа хүүхдүүдэд бол яг тийм дүүцэн осон оноо тооцдог байсан байхгүй юу. Тэгээ одоо яасан юм бас сайн мэдэхгүй юм. Гэтэ одоо хүртэл тооцохгүй л ингэж би бол сонссон. Тэгээ бас тэр үедээ 560 оноос дээш авах хэрэгтэй мастаа гэдэг. Тэгээ бас ингээд жоохон чангарчээ. За чангарч байгаа юм байна. Тэгээд ер нь бол өөрөө ч гэсэн айтайгаа оноо авмаар ер нь бол байдаг байсан. Тийм болохоор ер нь хичээлүүдтэй бэлдээд тэгээд явж байгаа хажуугаар ер нь бол Герман руу за явах юм байна. Ер нь Герман руу явах боломжтой юм байна гэдэг ч юм уу. Эсвэл бол Герман сурвал надад илүү их боломж нээж харагдах юм байна гэж бодоод тэгээ угаасаа Герман руу аплайдах үйл процесстэй бол ингээд ороод эхэлж байгаа байхгүй юу. За тэгээд 12 дугаар ангид яг ороход бол юу гэдэг чинь миний хувийн зүгээс бол яг одоо бодох нэг амар тийм ачаалал гэсэн юм мэдээж яг байсан. Гэхдээ яг юм одоо хилээж дуусгах ёстой, яэшэж өгөх ёстой, тэгээ сургуультай аплайдах ёстой гэсэн тийм амар ачаалал байгаагүй. Тэгээ хилээд дууссан мэс болохоор бүх юм ер нь тийм араасаа ингээд юм жоохон цэгцтэй, тэгээ жоохон айжуухан явж исэн гэсэн. Тийм болохоор яг би хэрвээ одоо мэдээж хуваараа сургалтаар явж байгаа хүмүүсийн хувьд тэр чинь шал хондоо асуудал шүү дээ мэдээж. Гэхдээ хэрвээ энэ бичлэгийг одоо тийм улсын сургууль эсвэл юм Герман хэлний одоо хөтөлбөртэй сургууль сурж байгаа ч юм уу эсвэл яг Герман хэлний сургууль сурж байгаа хүүхдүүд үзэж байвал тэгээ манай дүүнер маань үзэж байвал би бол илүү яг юм цагийн юмыг тухайн үед ингээ яг хийгээд явчих чаас гэж амар их зөвлөж бол амар хэлмээр байдаг. Яа гэвэл яг одоо тэр үед хүүхэд байсан болохоор нэг амар тэрийг ингээд ирээдүйдээ бодож тэгж хийсэн юм байхгүй. Зүгээр л яг энэ жилдээ надад ямар шалгалт гарч ирж гин. За А1-ийн шалгалтаа энд өгөх юм бэ? А2-ийн шалгалтаа энэ жил өгөх гэж гин. За тэгвэл тэрийг өгч чи гэдэг ч юм уу те. Тэгэл тэрэндээ бол сураад тэр хичээлээ хийгээд тэгээд ер нь бол араараас нь ингээд өгөөл яг цагт нь бол хичээлүүд өгөө явдаг гэсэн. Тэгээд яхад навдад төгсгöd бол тэр маань хамаагүй ачаа багтай тэгээ хамаагүй бол надад ачаал багтай болж ирж байгаа байхгүй юу. Тийм болохоор ер нь бол хүүхдүүдэд тэгж бол зөвлөхөр байна. За тэгээд болохоор 12 дугаар ангид орж ирэхэд улсын сургуулиудтай юм хөтөлбөртэй сургуулиудад бол нэг тийм боломж байдаг тийм C тест гэдэг юм өгдөг. Тэр нь болохоор чинь юу н Герман хэлийг чинь юм Luken text буюу юм онгорхон юм одоо юм том текст өгөөд тэрнийх нь өгнүүдийнх нь өсгнүүдийг ингээд олоолоос ингээд авсан байдаг байхгүй юу. Тэгээд чи тэрийг уншаад ямар үг тэр дунд таарахаар байна, ямар үсэг нь ингээд одоо ямар үгийн ямар үсгийг ингээд алуу болгоцсон байна гэдгийг өөрөө ингээд бодож олох хэрэгтэй. Тэр чинь тэгээ яг мэдээж ингээд сонсогдохдоо гайгүй юм шиг мөртлөө бас хийгээд үзүүл жоохон ярихтэй байж болно. За тэгээд тийм тест өгөөд C тест гэдэг өгөөд тэгээд студийн коллегуудаас одоо хоёрыг сонгох гэдэг байхгүй яг юм одоо Монголоос Герман руу явж болох тийм нэг 10 хэдэн сургууль студийн коллеж байдаг үлээ те. Хэдүүлээ тэр студийн коллеж гэж юу гэдэг өнөх бичлэгэн дээр ярьсан шүү дээ. Тэгээд яг 10 хэдэн тийм студийн коллегийн лист байсан. Тэгээд тэндээс яг чи хоёрыг сонгож болно. Тэгээд тэднэр чинь одоо ингээд тэнцэх оноонууд бас ингээ өөр. Одоо тэр сургуульд орохын тулд авах ёстой оноо ч бас өөр болоод ирж байгаа. Тэгэнгүүт чи ямар оноо авсан бэ? Аль сургуульд тэнцсэн байна? Тэгээд чи тэр рүү явж болно гэдэг байсан байхгүй юу? Тэгээ намайг бол 12 дугаар ангид орж ирэхэд бол тийм C тест гэдэг юм үг шаардлагатай болоод байжсэн чинь миний болохоор энэ студийн коллеж гээд ирсэн сургууль маань студийн коллеж маань болохоор яг юм хамтын ажиллагаатай яг тэр үед одоо ингээд хамтын ажиллагаа эхлүүлж байж таараад тэгээд болохоор яг манай сургуулийн хүүхдүүдэд тийм жоохон тусгай тийм одоо хөтөлбөр заруулж ирсэн байхгүй юу. Тэр нь болохоор B1-тэй студийн коллеж сурч болох, B2 C1-тэй хүүхдүүд C тестнээс чөлөөлөгдөх. За тэгээд ер нь бол шууд өөрсдийнх нь одоо Aufnahme тест гэдэг байхгүй юу. Одоо өөрсдийнх нь яг студийн коллежид нь ороход шаардлагатай тестийг өгөөд тэг хэрвээ тэрэндээ тэмцэл байвал тэгээ манай студийн коллежид орж ирж болно. Гэт тийм бол тест авч байсан. Тэгээд яг би бол за хөтөлбөртэй одоо тэгээд тийм хамтран ажилласан тийм хөтөлбөртэй тийм анх сургууль гарч ирж байгаа. Тэгээ өөртөө ч гэсэн Монгол улсад ирсэн манай сургууль дээр тэр ингээд танилцуулах тийм хөтөлбөр танилцуулах тийм презентацийн дээр хийгээ явжсан байхгүй юу. Тэгээд яг сонсоод амар дайжгүй сонсогдоо. Тэгээд ер нь бол Майнцийнхаа студийн коллегийг сонгож ийсэн. Тэгээд бол би ер нь бол ингэж Германд ирж ийсэн гэсэн үг. За тэгээд ер нь бол Германд ирэх зам маань бол нэг иймэрхүү. Тэгээд одоо болохоор бодохдоо бол нэг амар олон юм надад харагдаад байдаггүй. Яагаад гэвэл яг бүх юм л ингээл цаг агаараас нэвсэн болохоор. Гэтэ бас хүмүүс яг асуувал одоо тэрний яжсан миний яжсан мэйгээр мэдээж ингээд ярих юм илүү гарч ирэх бай. За тэгээд түрүүн бол тэгэж явж байсан. За энэ удаагийн бичлэгийг ингээд дуусглаа. Тэгээд та бүхэн Германд ирсний дараах юу болсныг дараагийн бичлэгийн сүлээж аваарай.